Монгол улсын авраг тариалан чамд олон болж байна. Бидний үндсэн зорилго маань үнэхээр маш их баяртай байна. Бидний зорилго маань уламжлалт газар тариалан гэдгийг өөрчлөх, шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалан хөгжүүлэх тэр зорилгоор бид нар ажиллаж байгаа. Манай компанийн хувьд бол одоо хөдөө аж ахуйн яг энэ салбар дээр 2 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан явж байгаа. Хоёрдугаарт нь бид нэг Монгол хүмүүс байхгүй. Монголынхоо баялагийг бид нар гаргах хэрэгтэй, харуулах хэрэгтэй, гаргах хэрэгтэй, таниулах хэрэгтэй. Өнөөдөр манайх гурвалжин будаа гэдээ ингээ гаргаад ирсэн байж байна. Бид гурвалжин будааны гурилаар хийсэн даалх байж байна. Сая бууцныхаа гурилыг хүртэл гурвалжин будаагаараа хийсэн бид нар. Дээрээс нь шар буурцаг бид нар энд тариад ургуулад шар буурцагны сүв дүүпүү хийцэн. Энийг бол солонгосууд гадныханд амсуулж ирсэн. Үнэхээр гадна дотны яваад ингээд харж яхад манай энэ хэмжээнд чанартай юм бүтээгдэхүүн гарсан бол байхгүй. Яагаад гэвэл тэгэхээр энэ дээр бидэнд бас нэг давуу тал том болцоо маань. Энэ эрсдэл сургал бисгэл. Эндээс чинь бидний нөгөө энэ хүнсний бүтээгдэхүүний чинь чанар стандарт маань шал өөр байж байгаа. Ер нь Монголын хөдөө аж ахуйг босгоод ирэхэд бол бид нар заавал дэлхийд тэр дундаж гэдэгтэй биш, дэлхийн тэр том баячуудтай одоо тийм ээ миний хүсэж байдаг тэр 10%-тай бид эдний хэмжээнд л юмаа гаргах. Одоо махнаас өсвөлээл одоо солонгост явж яхад тэр солонгосын ханан өхөр гэл байж байна. Ханан өхөр гэтэл өнөөдөр 200 Монгол төгрөгөөр нэг өхөр 250 сая төгрөг хүрдэг. Яагаад бид нар 1 кг маха 50-100 мянган төгрөг рүү авчиж гадагш нь гаргаж болдгоо юм бэ гэдэг юм байдаг. Тэгэхэд тэнд 250 сая төгрөгөөр мах зараад байна шүү дээ. Нэг өхрөө. Манай энэ махны хувьд өнөөдөр Монгол мах гэдэг маань бэлчээрээр явдаг. Асар их тийм ээ. Имийн ургамал одоо хүн тэрэгтэй бүх юмыг хэрэгжилж байна. Бид бол солонгосын нэлээд олон компанитай хамтарч ажиллаж байна. Солонгосын Orion Group-ээс бидэнд хамтарч ажиллаж гэдэг санал ирсэн. Нөгөө Jokopay гэдэг байдаг. Orion гэдэг одоо тэднийх чинь одоо хүнсний чиглэлийн янз бүрийн юм гэдэг. Тэдний компаниас хүртэл манайдаар санал тавьсан. Хамтарч ажиллая. Ерөөсөө танай бүтээгдэхүүнийг бид солонгост оруулж орлуулъя гэдэг юм. Яагаад энэ 10% гэдгийг харж байгаа юм бэ гэхээр Монголын өнөөдөр газар ширээ нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь бид цэвэр органик гэдэг бүтээгдэхүүнийг одоо байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Энийг дэлхийн давтамжинд гаргах. Тэрнээс биш бусад улсуудын нөгөө яриад байдаг дандаа бордогоор явдаг биш. Бидний хувьд бол цэвэр экологийн бүтээгдэхүүн гэдгээр давуу тал маань тэнд байгаа учраас л тэр 10% руу явах хэрэгтэй. Тэрнээс бид дэлхийн дундаж давхаргатай харьцсан үйл өнөөдөр бидний Монгол улс маань ямар хөө хэмжээ газар нутагтаа явж байгаа билээ. Тийм биш. Бид том зорилго тавьж иж том амбицтай тавьж ижил том юм төрнө гэсэн зорилготой яваа. Ер нь бид нар бэлчээр эрчимдсэн мал аж ахуйг хавсарч хөгжүүлэх. Нөгөө зуныхаа нөхцөлд бид нар нөгөө бэлчээрээрээ явдаг. Манай дээр бол Баянгорт бас угмал яаж чинь бид нар энэ жилээс хар ямаад цөм сүрхтэй болох зорилго тавьсан. Хар ямааныхаа тарг сүүг аваад тарг үйлдвэрлээд экспортод гаргах үйлдвэрээ оруулаад ирсэн. Улаанбаатар гачууртад манай үйлдвэр байгаа. Одоо манай компанийн хувьд Шантуу компанийн хувьд бол Солонгосын малын юм гэдэг 2 том корпорацтай бид нар дистрибьюторын гэрээ хийцэн. Тэдний имийг Монголд оруулж ирж нэвтрүүлэх, малчтай ойлгуулах. Тэрнээс биш бид нар өнөөдөр нэг ирээнээс нэг явамик авчираад тарьчдаг биш. Ерөөсөө шинжлэх ухааны үндэслэлтэй эрх хөгжүүлэх. Одоо өнөөдөр бид нар сургууль төгссөн хүүхдүүдийг аваад манай дээр бол одоо 4 малын 3 малын эмч, 1 мал зүйч гэдгээр мал эмнэлгийн суур бэлдээд бид нар энд одоо ажиллаа эхлэх гээд байж байна. Ер нь алстаа бол бидний том зорилго бол мал эмнэлэг маань зөв системт явдаг. Дэлхийн стандартад хүрсэн мал эмнэлэгтэй байж энэ улс маань хөгжих ёстой юм аа. Малынхаа мах өөр өнд хүрэх ёстой юм л гэсэн бодолтой байгаа. Өнөөдөр улс гэдэг яаж хөгждөг юм бэ гэдэг ерөөсөө л үйлдвэрлэл байж аж улс хөгждөг. Тэрнээс биш бид нар үйлдвэрлэлүүгээр хөгжинө гэдэг биш. Дандаа бид нар зөвхөн төгөөд экспортлох биш. Үйлдвэрлэж иж, нүүр үртэг шингээж иж Монгол улс хөгжих ёстой маа гэдгийг харж байгаа учраас одоо солонгосын үйлдвэрүүдтэй хамтарч ер нь хасаап ISO 9001 стандартуудыг нэвтрүүлж бид нар цааш нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх. Солонгосуудаас одоо хөгжсөн орноос маш их туршлага өрөмтөл болж энэ дээр хамтарч ажиллаж байгаа юмнууд байгаа. Одоо ойрын
5 жилийн төлөвлөгөөгээд өнөөдөр сая бид нар Солонгосын одоо бас нэг доктор профессор хүнтэй ярьж Монгол улсын одоо энэ Шантав компанийнхаа мастер төлөвлөгөө 5 жилийн төлөвлөгөөг сая нийтдээ 7 хоног ирээд манай бүх газруудаар явж судлаад төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Удахгүй бид нар хойноос нь явна. Нөгөө талаар миний хувьд бол хүний нутагт бас 10 гаруй жил амьдэрсэн. Энэний ардталт ямар юм бэ гэхээр нөгөө бидэнд нэг эх орон гэдэг нэг үнэтэй юм байдаг. Ялангуяа гадаадд ажиллаад хөдөлмөрлөд явж исэн, сурж исэн хүмүүс ер нь эх орон гэдэг нэг үнэтэй юм байдаг. Тийм учраас л өнөөдөр би энэ хөдөө аж ахуй, газар дарилангийн чиглэл рүү орсон юм аа. Би дандаа нөгөө хүний ардталт нь бас урд нь явж болох бололцоонууд байгаа гэдэг үгнээс. Манайх одоо Шантав компани маань нийтдээ Баадран группийн хэмжээнд дэр бид 450 гаруй ажилтнаа. Яг энэ Шантав компанийн хувьд бол манайх нэг 70 гаруй хүнтэй ажилладаг. Жилийн 4 үйлрэлд ажиллаж байна. Өнөөдөр та нар харж байгаа охин олон залуучууд энд ажиллаж байна. Газар дарилангийн компаниудын манайх шиг шийднэр бол нөгөө хавраас намар хүртэл ажиллаад бүх ажил зогсдог бол манайх 4 үйлрэлд ажиллаж байна. Ер нь бид нэр атар 4 юун дээрээс яагаад гэвэл одоо дахилтад манайх одоо тэнд бид нэр ухаалаг зойр одоо хөлдөөгч зойрнуудын нэлээд том төслийн асуудлууд байгаа. Энэ дээр бас бодолтой л байгаа, зээлхөөцөлт гэсэн бодол байгаа. Салбарын яамнаас бол нэлээд том дэмжлэгүүд ирж байгаа. Сайд маань хүртэл өөрөө ирсэн энд манай компани югаарсан биднийг бол ямар ч нөхцөлд бид та нартай хамтарч ажиллана гэдэг хамгийн том итгэл бидэнд хүлээлгэсэн. Өнөөдөр эргээд энд бид 3 жил ажилласан компани маань Монгол улсын авраг хамт олон гэдэг маань сайдын маань аж ахуй ял гэж хэлэндээ. Яг гэвэл сайд маань биднийг маш их өндөрөөр үнэлж өөрөө санал оруулж манай компанийг дэвшүүлж гаргаж ирсэн гэж сонссон. Тийм учраас маш их баярлж байгаа. Манайх бол нэг уулуурхай салбартаа тэгээд нөгөө ухах биш одоо ургуулах одоо нүгэл уйнаа тэнцвэрлэх гэсэн үг дээ. Тэгээ ил орж ирсэн. Тэгээ газар гэдэг маань өөрөө их тийм хүн татдаг нөгөө дуртай болгодог ургаж байгаа юм гэдэг бол шал өөр юм билээ л дээ.